Always searching for a better thing. Wanna replace me. I'm in a place that I've never been. It's worse than lonely. Can someone tell me they see good in me? There's good in me. Сонцгоно нам батарч өгтэй батархны гэдэг би залуун зохион бүтээгч. Тэгээ энэ одоо Диоло эмэнэрээ уралж байгаатай таатай байна. Самно намагийн маргад ирдэг гэдэг. Тэгээд бас өсвөрийн залуу зохион бүтээгч. Тэгээ энэ жил 12 дугаар бүрэн дан сургууль төгссөн. Одоо ЖТС-ийн 1-р курс аваад байгаа. Диоло зохион эмэнэр та бүхэтэйгээ уулзж байгаатай таатай байна. За энэ хүмшнийг тэр 2 жилийн өмнө 12 дугаар ангитай техник технологи олимпиад гэж жил бол уламжлалт зохиогддог олимпиад байдаг. Тэр олимпиад оролцохоор хийсэн. Энэ хүү загвар маань болохоор ГАЗ-66 Орос машин. За юугаараа давалтай гэхээр бүгдийн өөрсдийн гараар хийсэн. Тэгээд хамгийн наазах нь хаалга онгойн, цонх хаалгын нэгэн мэтлэн бүх зүйлийг яг өөрсдийн гараар детальчилж жинхэнэ машиныг одоо жинхэнэ машины масштабыг жижигрүүлээд тэр масштаб дээрээ хийсэн байгаа. Энэ машинд ер нь яг л жинхэнэ машин шиг гэсэн үг. Ер нь бол жинхэнэ машин яг жижигрүүлж 1-ээс 14 харьцах ингээд масштабаар жижигрүүлж хийсэн учраас одоо яг бүхэл юм нь ер нь бол жинхэнэ машинаас өөрчлөхгүй яг адилхан детальчилж хийсэн байгаа. Тэгээд ер нь бол яг өөрсдийн гараар одоо бүх зүйлийг хийсэн одоо төмөр мод гэх жишээний зүйлүүд оролцож одоо дугуйгаас эхлүүлээд бүх зүйлийг бид өөрсдөө ингээд цутгаж хэвийг гаргаж хийдэг байгаа. Тэгээд энэ загвар маань болохоор ер нь бол хамгийн анх дүүргээс мөнгөн медаль авч 2 дугаар байраа тэгээд нийслэлтэй болохоор хүрэл медаль авч 3 дугаар байраа тэгээд улстай бол тусгай байр эзэлсэн машин байгаа. Энэ машиныг хийхэд одоо хичээлхэн завсар цагаар хийсэн болохоор 2-оос 3 сар зарцуулагдсан. Заримдаа сургууль дээр хонч хийгч өдөр байна. Заримдаа ингээд хичээлээд хараад хийж агаад тарихч үе байна. Ер нь нэлээх хугацаа хүч хөдөлмөр орсон. Ер нь бол яг энэ зүйлийг ингээд өөрхөн хүсэл сонирхлоор бол хийдэг. Тэгээ яг миний ер нь бол багаас мөрөө зөксөсөн машин ер нь бол би машинд илүү сонирхолтой болчихроос багш маань уриалаад ер нь яг машины чиглэлээр ороод ингээд энэ машиныг бүтээсэн байгаа. Тэгээд яг энэ зүйлээ ингээд хийснийхаа дараа ингээд явж байгааг нь хараад ер нь ингээд хийдэг жижиг сажиг үйлдэлийг хараад ингээд бие биенээр ингээд бахархаад өөрөөр ярих ингээд сайхан мэдрэмжийг энэ зүйлээс авдаг.